За одоо та бүхэндээ Чехэд 2026 оноос хэрэгжиж эхлэх орон сууц ба түүнтэй холбоотой татвар зээлийн тухай өөрчлөлтүүдийн мэдээллийг хүргэе. Орон сууцчлалтыг дэмжих тухай хууль. 2026 оны 1-р сараас хэрэгжиж эхэлж буй энэхүү хуулинд тусгаснаар орон сууцчлалттай холбоотой нэг цэгийн үйлчилгээний 115 газрыг ажилуулахар болсон гинэ. За эдгээр цэгүүдээс оршин суугчид хуулийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээ авах боломжтой юм байна. Мөн залуу гэр бүл ганц бие эцэг их зэрэг эмзэг бүлгийнхэн түрээсийн гэрээг хийхэд хялбар болгох үүднээс хуваарай байр түрээслүүлэгчдэд төрөөс санхүүгийн баталгаа гаргаж өгдөг болж байгаа гинэ. За ипотекийн зээлийн хүүгийн суутгалын өргөжилт. Дружество буюу хамтын өмчлөлийн орон сууцнд амьдардаг иргэдийн ипотекийн зээлийн хүүг орлогын албан татварын суурьнаас суутгах боломжтой болсон гэж. Ингэснээрээ энгийн ипотекийн зээлийн нөхцөлтөө адил болж байгаа гэсэн үг юм байна. Энэ нөхцөлд хамрагдахад 50 дахь нөхцөл нь болохоор тухайн орон сууц нь тэр иргэний үндсэн оршин суудаг гэр нь байх ёстой. Өөрөөр хэлбэл туслан мустангийн байр нь ч юм уу 2 3 дахь байр нь байж болохгүй. Тэгээд татвараас суудгах дээр дээд хязгаар нь жилийн 150 мянган крон байна гэж. За ипотекийн зээл авах зарим нөхцөл чангарлаа гинэ. Хэрв та хөрөнгө оруулалтын зорилтоор үл хөдлөх хөрөнгө авч байгаа бол за жишээ нь байнга амьдрах байр болон туслангийн байран дээр нэмээд 3 дахь байраа авч байгаа бол эсвэл түрээслүүлэх зорилгоор үл хөдлөх авч байгаа бол түүнийхээ үнийн дүнгийн зөвхөн 70 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зээлийг л ипотекээр авах боломжтой. Харин үндсэн буюу яг өөрөө амьдрах орон сууцаа авч байгаа бол 80-аас 90 хүртэлх хувийг нь ипотекээр авах боломжтой. За дараагийн нэг өөрчлөлт болохоор түрээслэгчийн засварын зардал гинэ. За түрээсийн байранд амьдардаг ирэг жижиг хэмжээний эвдрэл хэрэглийн засварын төлбөрийг өөрсдөө төлдөг. Одоо жишээ нь нэг гэрэл чийдэн шатахч байд юм уу те. Тиймэрхүү юмны зардлыг бол байрны эзэн биш түрээслэгч нь өөрөө төлдөг. За гэхдээ яг энэ жижиг засвар гэдэгт яг ямар засварыг тооцох вэ гэдэг нэг тодорхойлт хэрэгтэй болно да. Тэнгүүд тэрийг нь болохоор мөнгөнд дүнгээр нь тооцчт юм байна. За өнгөрсөн жил хүртэл болохоор 1000 кроноос доош өртөгтэй засварыг болохоор жижиг засвар тооцдог байсан. Тэгвэл энэ жилээс 1500 кроноос доош өртөгтэй засварыг жижиг засварт тооцох юм байна. Тэгэхээр ингээд нэг жижигхэн засвар хийхэд тэр төлбөр нь 1500-аас доош гарчих юм бол түрээслэгч өөрөө төлнө. Дээш гарах юм бол байрны эзэн өөрөө төлнө. За энэс гадна бас нэг өөр төрлийн хязгаарлалт байгаа энэ жижиг засварын төлбөртэй холбоотой. Энэ нь болохоор байрны метр квадраттай уялдуулсан хязгаарлалт байгаа. За 1 метр квадратад ноогдох жижиг засварын төлбөр нь жилдээ 150 кроноос хэтэрвэл түрээслэгч төлөхгүй байрны эзэн төлнө. За өмнө жил болохоор энэ 100 крон байсан гэдэг. За энийг арай ойлгомжтойгоор тайлбарлах юм бол таны түрээсэлж амьдарч байгаа байр чинь жишээлх юм бол 60 метр квадрат байлаа гэж бодъё л доо. Тэнгүүд энэ чинь 150-аар үржүүлэнгүүт чинь 9000 крон болно тий. Тэгэхээр жилд таны одоо нөгөө жижиг засварт ингээд Германаасаа төлсөн мөнгө чинь нийлбэр нь 9000-аас дээш гараад ирэх юм бол тэгсэрний дахиад бас нэг жижиг сажиг засвар хийх шаардлагатай байгаад юм бол тэр дээш гарсан засварын төлбөрийг болохоор байрны эзэн төлөх нь. За нэг ийм өөрчлөлт байгаа байна. За дараагийнх нь болохоор хэрэглээний зардалтай холбоотой байна. Праг хотод бохир болон цэвэр усны тариф метр куб нь 140-137 крон болсон байна. За энэ дундаж өрхийн хувьд сарын 19 кроноор өссөн гэсэн үг юм байна. Зохицуулалттай эрчим хүчний бүрэлдэхүүн хэсгүүдийн хувьд цахилгааны үн ойролцоогоор 1.1%-аар, хийн үн ойролцоогоор 4.5%-аар өссөн гэж. За үйл хөдлөх хөрөнгийн татварын өөрчлөлт 2026 оноос эхлэн Чех улсад үйл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн татварыг жил бүр инфляцтай уялдуулан шинчилж байхаар болсон байна. Өмнө нь болохоор яг ингээд хуулиар нэг тоо ингээд баталцдаг. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа тэр тоогоо шинчилдэг байсан юм л да. Тэр нь бол айгүй практикт нийцгүй байсан. Тэгвэл одоо ингээд жил болгон инфляцаас хамаарат үйл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн татвар өөрчлөгдөж байгаа юм байна.